Дорнод аймгийн бага боловсролын унших чадварыг дэмжих аянуудын нэгдсэн тайланг танилцуулж байна. 2025-аас 2026 оны хичээлийн жилд суралцагчдын ойлгон унших бүтээлчийг тэмдэглэх хөтлөх, унсан зүйлээ бусдад тайлбарлан ярих чадрыг хөгжүүлэх, гэр бүлийн орчинд унших соёлыг төлөвшүүлэх зорилгоор үлгэр чамд болон суралцагчийн тойл, уншигч гэр бүл аяныг үе шатгаар зохион байгууллаа. Суралцагчдын ойлгон унших, унсан зүйлээ өөртөө итгэлтэйгээр бусдад тайлбарлан ярих чадрыг нэмэгдүүлэх зорилгоор үлгэр чамд болон аяныг сарын хугацаанд зохион байгуулсан бөгөөд тус аянд 4-р ангийн 20 бүлгийн 721 суралцагч, 5-р ангийн 19 бүлгийн 753 суралцагч, нийт 39 бүлгийн 1474 суралцагч оролцож, бүтээлч уншлах Дорнод аймаг бага боловсролын Facebook бүлгэнд 5-аас 19 удаагийн пост, рил, бичлэг байршуулан ижилдээ оролцлоо. Ижилдээ оролцсон анги хамт олонны шалгаруулж батламж хандсан юм а. Суралцагчийн тойл аяныг 3-аас 5-р ангийн суралцагчдын ойлгон унших чадварыг тэмдэглэх хөтөлбөрөөр дамжуулан хөгжүүлэх зорилгоор зохион байгуулсан. Тус үйл ажиллагаанд 13 сургуулийн 1027 суралцагч дэвтрийн тэмдэглэл хөтлсөн бөгөөд эдгээрээс 8 сургуулийн 68 шилдэг тэмдэглэлтэй дэвтрийг шалгаруулж ажилласан байна. Энд оролцогчид 852 зохиол уншиж, бүтээлч тэмдэглэл хөтлсөн суралцагчдын унших, ойлгох, бичих чадвар захирах гарсныг харуулж байна. Үүнээс онцлон дурдахад 5-р сургуулийн 4-р ангийн суралцагч Намын Эрдэнэ 6 дэвтэрт 200 зохиол унсан тэмдэглэл хөтлсөн нь онцлог амжилт болсон юм а. Аяны үр дүнд 1027 суралцагч тэмдэглэл хөтлөх чадвараа хөгжүүлсэн, унсан зохиолтой зураг, асуулт, бүтээлч тэмдэглэл хийснээр суралцагчдын бүтээлч сэтгэлгээ өгсөн байна. Уншигч гэр бүл аяныг 2026 оны 3-р сарын 23-ны өдрөөс 4-р сарын 13-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд 2-оос 3-р ангийн суралцагчид болон тэдний гэр бүл хамтран оролцлоо. Аяны хүрээнд өдөр бүр 20-оос 30 минутын хамтын уншлага хийх, төстэй унших орчин бүрдүүлэх, намтай гэрэл зураг бүтээх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Хөлсөн мөсөн доорх усанд хэн нуудаж байна. Хөөх алан хав байна. Тэр агаар амьсгалах гэж толгоогоо нүхнээс зогсны дараа тэр хоёр амттан аваар дээр дэвтэр оров. Аав сандарч алин бох авч өгөв. Авсан зүйлээ эдгэж эзний хаан бар хамрын ханаад хүчтэйг өвчнөр өгөхгүй. Энэ мэдээж гэтэл аминд энэ хүрэх юм бол албатуудад энэ аюултай болно гэж дээд эзний санаа зовж. Учир нь тэрээр яс мэлхийнээс хамаагүй хурдан гүйдэг гэдгээ мэдэж байлаа. Дээрх аянуудыг зохион байгуулснаар суралцагчдын ойлгон унших, бүтээлчээр тэмдэглэл хөтлөх, унсан зүйлээ бусдад илэрхийлэх чадвар дээшилж, унших соёл төлөвшгөд ахиц гарч байна. Мөн гэр бүлийн оролцоо нэмэгдэж хүүхдтэйгээ хамтдаа унших, бүтээлчээр цагийг өнгөрүүлэх эерэг орчин бүрдсэн юм а. Хичээлийн жилийн эхэнд суралцагчдын ойлгон унших чадварт хийсэн гарааны үнэлгээг хөндлөнгийн үнэлгээтэй харьцуулахад 9.1-ээс 25.8 хүртэлх хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь дээрх үйл ажиллагааны үр дүн нөлөөлсөн гэж үзэж байгаа юм а.